орж ирж гин үү? Манайхаа сайн уу? 7 хүн үзэж байна. 4 хүн зүрх дарсан байна. Нэг анх удаа нөгөө юм уу хийж байгаа болохоор мэдэхгүй байх шүү. Би нэг юм drift shopping гэдэг нэг блог хийсэн ба та нар үзсэн байхаа тийм миний нөгөө энэ Facebook энэ page дээр тавигдсан байгаа. Тэрнийхээ ялагчийг тодруулах гээд хэрвээ та нар хүсэх юм бол энэ одоо яг юун дээр Jimses blog гэдэг page дээр миний бүх блог байгаа. Тэгээ би яг ингээд юун дээр зориулж одоо азтан тодруулаад тэгээ азтандаа зориулж одоо хувц одоо авах гээд байгаамаа. Тэгээд та нарт илгээнэ. Та хаана амьдрын уу? Одоо яг та нарт илгээгээд миний яг блогны азтан болоод миний блогд оролцоод бичлэгт оролцоод тэгээ би танд яг зориулаад одоо жишээ нь нэг хүн сонгоод одоо дулмаа ч юм уу нэг хүн сонгоод тэгээ тэр хүндээ зориулаад одоо дулмаа одоо M size өмсдөгөд би яг M size-ийн used бараа шүү хамгийн гол нь used Америк тийм used бараа явуулна. Тэгээд би блогоч хийн тааж чадсан болно гэсэн үг. Тэгээд сонирхолтой байж магадгүй. Би урд нь бол дандаа өөртөө зориулж авч яасан миний 5 6 блог тийм байгаа. Тэгээд ер нь шийдээд азтан тодруулаад тэгээ азтандаа одоо юу яая хувцас сонгож өгөө гэсэн үднээс одоо ингээд ийм азтан тодруулах гэдэг байгаа ш. Азтангаа яаж тодруулах юм бэ гэхлээр азтангаа одоо тусгай аппликейшнээр random аппликейшнээр тодруулчихна. Би хараад байхгүй. За тэгж найзуудаа мешигээрээ. За тэгээд хэдэн найзуудаа мешигээрээ 5 ч юм уу найзуудаа мешигээд группт шеэр хийчээрээ. За мөнгөсөө ажлын өндөр амжилт хүсэгнэ баярлалаа. Инх туяа азтан болёо гэнэ. Боломжтой инх туяа чи одоо яг нэг 5 найзгаа мешигээд нэг группт шеэр хийчих. Нэг 2 групп ч 3 групп шеэр хийчих. Бас нэг юм хамгийн одоо юу н гол юм нь та миний YouTube Jimses blog YouTube одоо channel сувагт та subscribe дарсан байх ёстой. Мөн одоо яг үзэж байгаа энэ page дээр like дарсан байх ёстой шүү. Тэгээд найзуудаа нэг хідэн найзаа меншн хийгээд тэгээд юу яах ёстой шүү. 2 3 группт шеэр хийсэн байхад та энэ азтан болох маш боломжтой болж шүү. За тэгээд асуух зүйлээ асуугаараа ийм л хүн юм азтан тодруулах гэдэг. Тэгээ анх удаа болохоор би яг сайн мэдэхгүй байна. Анх удаа болохоор одоо яаж ярих ёстой, яах ёстой сайн мэдэхгүй байна. Жог удажтай ууд нь 10 цагаас эхлэх байсан. Одоо айгүй удажтай хэдэн цаг болчихж байгаа юм. 20 минут хоцорсон байна. Намайг уучлаарай. Тэгээд дараагийн удаа яг цагтаа болно. Америкаас ирэх used хувцсыг танд би зориулж блогоо хийгээд танд би зориулж илгээн. Яг одоо жишээ нэг хүн сонголоо гэхэд та ямар төрлийн хувцс өмсмөр одоо жишээ нь спорт хувцс сонирхоод байгаа мó, зуны нэмхэн дресс сонирхоод байгаа мó те гэх мэтлэн яг сонирхолтой хувцсыг яг яваад дэлгүүр хийсээд бичлэгээр оруулаад тэгээд яах юм шүү. Илгээх юм шүү. Тийм учраас идэвхтэй оролцоод найзуудаа мешигээд шеэр хийгээд хамгийн гол нь пэйж хуудас subscribe миний одоо YouTube хуудас subscribe дарсан байх хэвээр. Пэйж хуудас лайк дарсан байх хэвээр. Ерөөсөө л ийм 3 4хэн шаардлага хангаал та миний азтан болно. Сонирхолтой байна. Гоё үстэй тий. Боловч явж байна. Авсан хүний алга дүүрч өгсөн хүний зүрх дүүрэн байгээ гэж байна. Ямар гоё үгт, ямар ч гоё уран цэцэн үгтэй юм тий. Болор туяа минь болор туяа минь гэж байна. За энэ нямсүрэн амар төр болгоно дээр үед над руу бичээд байсан айгу идэвхтэй хүн байсан. Постэр дор комент бичээ хүмүүснээсээ бидтэй гэнэ. Тэглгүй яг уу яг постн дор комент бичээд 5 найзгаа меншн хийсэн миний YouTube одоо хуудсанд subscribe дарсан. Тэгээд ойлгомжтой миний одоо Jimses page-нд лайк дарсан, follow хийсэн л бол та санаа зовтгоо нямсрын би мэдж байгаа таны юу харсан би бүхэндээ дандаа постны доор хариулт өгсөн байгаа шүү. Туяа К отхон чимэг найзуудаа меншн хийсэн баярлалаа. Болор туяа болорч амжилт гэж энэ зүрх бүр хэлгэрсэн байна. Ямар хөөрхөн юм бэ? Нэг анх удаа гэхэд бас хөөрхөн дараад нь явандаа айгу мундаг лайв ч болох байлгүй дээ. Яг хэцүү юм шиг чи мэдэхгүй болохоор уучлаарай би хамт бас нөгөө юм уншаад яваад байгаа болохоор тэргийг камер руугаа харж магадгүй шүү. За юуны азтан бэ? Мөрөн сайхан хэлсэн баха. Хэлсэн. Төгс чи манай их үзэж ин дээ. Цоогийг ч одоо хин гэдэг манай найз л үзмээд орж ирнэ. Энэ найзаагаа меншн хийсэн биш үү? Болор туяа баярлалаа. За ийм байна да. Миний блогны яг азтан болоод надаас илгээмж авах хүн байвал та миний YouTube хуудсанд subscribe дарсан байх хэрэгтэй. Jimses blog гэдэг юм юутэй шарт ээлтэй тийм байгаа. Drift shopping Jimses гэдэг
Тэгээд мөн миний пэйж дээр лайктарсан байх хэвээр 5 найзаагаа меншн хийгээд нэг хэдэн групп одоо яг одоо шеэр хийвэл тэгээд азтан боллоо. Би тэгээд миний блог дандаа 7 хоног бүрийн нэг өдөр ордог, сар 4 блог ордог гэсэн үг. Тэгэхээр би 4 азтан тодруулаад 7 хоног бүр азтан тодруулаад блого хийх нэ. Тэгээд айгу гоё байна. Ягаад гэвэл хүн баярлууд гэдэг чинь угаасаа гоё шүү дээ. Тэгээд яг одоо бичээрээ, яг одоо subscribe YouTube утсан Жимсэс блог YouTube утсан subscribe-аар мөн одоо пэйжтэн дээр follow хийгээд тэгээд 5 найзынхаа меншн хийж их. Одоо миний бүх мэдээллүүд нь миний пэйж дээр бүх байгаа. Яа шалгаруулсан нэтэрэнд байгаа. Яагаад гэвэл өнөөдөр айгүй чухал өдөр байна. Хэдэн жилд ч тохиолддог гэлээтэй айгүй чухал өдөр байгаа гэсэн шүү. 2022 оны 2 сарын 22-нд тэгээд 10 цаг гэдэг чинь бид нар айгүй азтай байгаа. Бүгд юм 2-оор үржигдэх Монгол хүн нөгөө бэлгээрээ байдэн шүү дээ. Амны бэлгээрээ те. Тэгэхээр азтай хүн нь одоо миний ялагч болноо. Миний блогд орноо. Гоё байна уу. Тэгээд та надаас илгээмж авах нэ. Тийм дараагийн блогороо болохоор би юу яана гэж байгаа нэг коуч брендийн нэг цүнхний эзэнт тодруулъя гэж бодож байна. Хэрвээ та яг одоо дараагийн 7 нэг яг энэ цагтаа цөмөрөө нэг өдрийн 22 цагт уулзууд бид дараад нь коуч брендийн цүнх одоо бэлэгний азтай ганц үзэгчтэй би харуулах та нарт ямар коуч вэ гэхээр би энийг дараагийн яг энэ одоо цагтаа би яг энэ коуч брендийн коуч нь харагдахгүй нь харагдаж байна уу те энэ коуч бренд гэхдээ миний дандаа юузд бараа штэ манайха энэ цүнхийг бэлгэлнэ коуч брендийн энэ цүнхийг дараагийн блог дээрээ дараагийн блогийн хүмүүс болохоор та нар лайк шеэр одоо subscribe дарсан баста энэ нөгөө коуч брендийн яг нөгөө ориг юм байсан харагдаж байна уу яана одоо нөгөө лайв хийдэг хүн чи мэдгүй шүү яаж танилцуулж мэдхгүй энэ доторх нь юм биш шүү за яаж танилцуулдаг юм болоо ингээд яг коучийн эмблем одоо юу те нараа коуч гэсэн яаж харахгүй байна уу те энэ одоо коуч гэдэг ийм юу те би энийг дараагийн блогныхаа нэг азтан мөн яг коуч брендийн энэ цүнхтэй хамт ингэж азтанд нэг гэсэндээ дараагийн блог дээр 2 азтанд тодруулна шүү энэ коуч брендийн ийм цүнх яг нэг коучинг цүнх байна. Энийг би дараагийн 7 хоногийн нэгд өдрийн орой 10 цагт өөрийнхөө блогны азтан болно. Мөн одоо бас 2 азтан тодруулна гэсэн энэ коуч брендийн ийм цүнхний эзэн тодруулнаа. Дотроо ийм юм байна. Тэгээд бүх юм нь used одоо би ч юм болохоор thrift shopping гэдэг чинь англиар монголоор used одоо хувцс шүү дээ. Одоо second hand хувцс шүү дээ тий. Яг ийм хувцсны шопинг хийдэг байгаа шүү. Ийм хувцсны блог хийдэг байгаа шүү. Тэгээд надаас миний блогны эзэн болвол одоо азтан болвол та яг миний энэ хувцснаас би тань сонгоод дуртай хувцснуудыг чинь олон тоон дээр ярина шүү. Хувцснуудыг чи явуулнаа. За юу гэж байна? Шеэр хийлээ гэж Болор туяа баярлаа. Вау та гоё юм бэ гинэ Болор туяа тийм ээ 13 шеэр хийжлээ баярлаа. Тэгээд өөр юу гэж байна? За ганцаараа бүх юм хийнэ гэдчихээс сони юм биш үү? Шиг уцаа үзээ явчих. Уцнаасаа хараа явчих тийм ээ. За ийм л байна да найзуудаа. Тэгээд одоо яг удахгүй би азтнаа тодруулна. Тэгээд миний пэйж дээр хараараа. Одоо яг энэ үзэж байгаа миний энэ пэйжэнд follow хийгээд YouTube утсанд subscribe дарсан хүн байвал яг таацсан болно. Тэгээд тантай би холбогдсон шүү. Миний азтангуй танд би холбогдоод усны дугаараа өгөөрэй тантай яриад тэгээд таны сайзыг мэдээд таны яг ямар стайлын хувцас авах байгааг мэдээд тэгм явуулж та тэгээд 3 сарын миний блог дээр азтангийн маань одоо блог орох нэ. Жимсээ тань зориулаад яг таны стайлын яг тань зориулсан хувцсыг явуулах нэ. За өөр асуух зүйл байна уу? За дуу байна гэж шеэр хийсэн гэж байна. За ёстой ихлэгээ хайртай хүний үйлдэл байна да. Болорхон болормоо гэж байна. Харин тийм ээ одоо та нар ингээд би л одоо энд одоо ирээд хэдэн жил болчихлоо ингээд харахад хувцсны хог хаягдл дэлхий одоо энэ арай л амар хөрсийг бохирдуулдаг юм байлээ. Би айгүй харсан. Өмнөөс зүгээр энэ хувцс гэдэг чинь ямар амар хэрэглээ вэ те. Тэгэж одоо би ер нь энэ одоо блога хийсэн байгаа. Би 2 жилийн өмнө бол пандемикээс өмнө ихлэх гэсэн чинь пандемик болоод энэ ковид болоод би хийж чадаагүй. Дэлгүүр бүгд хаагаад тэгээ 6 фитийн одоо 6 алхмын зайтайгээд маск зөө энэ төргээд тэгээ ерөөсөө би хийж чадаагүй. Тэгээ яг одоо энэ сарын өмнөөс хийсэн байгаа. Тэгээд энэ маань одоо би
Тийм та нар болохоор нөгөө хуучин бараа, second hand бараа гэхээр айгүй муухай гэж ойлгоод байж магадгүй. Үгүй энэ айгүй муухай биш. Өнгө загваргүй, заваан одоо хэртэй бөөстэй юу ч гэдэг одоо энэ заваан хуучирсан. Үгүй тийм биш. Тэнд хамгийн харин бүр өстой гой хувцад байдаг. Загварлаг одоо тэнд яг хайжл авах үнэхээр гой хувцад байдаг. Хямдхан гэж жигтэйхэн. Тэгэхээр заавал бид нэр ингээд урдаас ирж байгаа хідэн гуанжигийн хідэн хувцыг авах бишээ найзуудаа. Энд чинь бас өөр одоо ухаалтар сонголтыг энэ сонголт байдгийн шүү. Тэ одоо та нар одоо урдаас гуанжиг хувцыг хэдээр авч байгаа юм? Нэг цамц хувцыг 40-50 авч байгаа юм уу? 40-50 хэдэн долларын? $20, 20, 15. Та $15 2 хувц авна гэж бодоо. Тэгээ сайн чанарын брэндээ 2 цамц, 2 өмд авна гэж бодоо. 2 3-ыг авна. Тэгээ боддоо тэгэхээр амар ухаалаг сонголт аваад заавал тэр урт хэдтийн барааг авахгүй заавал тэгээ тэр хэдтийн бараа чи ганц 2 угаагаад өнгө нь алдчихдаг. Тэгэхэд энэ дараа юзэд бараа чи яадаг гэж өнгөө тэгж хурдан алдахгүй гайгүй брэнд хувцад байдаг. Маш ухаалаг байгаа шүү. Ухаалаг шийдэл байгаа шүү. Тэгэхээр надтай нэгдээрээ миний блогийг дэмжээрэй. YouTube хуудасд минь subscribe дараад яг одоо пэйжд минь лайк дараарай. Тэгээд миний одоо блог нь эзэн болох нэ. Тэгээ та угаасаа намайг миний явуулсан хугацааг хараад энэ чинь шал өөр юм гэдэг юм өөр юм байна гэдгийг мэдэрнэ. Жишээ нь одоо саяны коуч сүнг байгааз одоо жишээ нь та нарын коуч сүнгийг одоо хідээр авч байна. Та нар үнэн бичтэй яг энэ коуч сүнгийг та нар одоо шинээр нь хідээр авах уу? Би танад одоо энэний дараа үнэн хэлье. Би хідээр авснаа үнэн хэлье. Тэгээ бичиж явдаа та нар одоо яг энэ коуч брендинг одоо энэ бүх юм ориг юутай мөнтэйгээ юм бэлээ. Энэ одоо коуч юу гэсэн. Тэ одоо энэ лав ноутбук ороод энэ юу айгу нэлээ том юутэй юм бэ шүү. Том л юм бэ. Тэгээ энийг хардаа энэ урагдсан юм байхгүй гоос тээ. Энэ ямар ч урагдсан сэмэрсэн юм байхгүй заяа. Энийг л ийм л юмнууд орж ирд. Ийм л юмнууд байдаг шүү. Одоо second hand хувц гэдэг чинь. Тэгэхээр та нар одоо энэ ч одоо хідээр байдаг юм бэ? 3-400 одоо хэд байдаг юм би сайн мэдэхгүй байна. Энэ одоо хэд байдаг? 3-400 мянган манайхаа одоо оригинал нь. Тэгэхээр та нар энэний үнийг сонсоод гайхан заяа. Тэгэхээр ингээл ерөөсөө used hand хувцсыг хэрэглэе. Байгаль дэлхийг хамгаад одоо миний энэ үйлс маань 0-100-ны 1000-ны хэдэн хувьч байсан. Би байгаль гэдээ оруулж бод миний надад өөрөө хийж байгаа үйлс маань надад гоё байгаа учраас би энэ блогийг хийж байгаа шүү. Тийм. Хэд байдаг юм болоо үнэн бичээвэр та нар мэдэх үү? Яг хэдэн төгрөг байдаг юм бол үнэн бичээрэн коуч яг юм ориг сүнхэн. Би танарт одоо яг үнэн хэлэх гээд яг хідээр авснаа. Та нар сонирхолтой байж магадгүй. Та нар яг үнэн хайгаад хэлчихвэл 3-400 мянган манайхаа 150 $300 мянган бах те. Тэгэхээр энэ нэг би хідээр авсан гэж $50 авсан. $50 авсан. Энэ урагдсан юм юу ч байхгүй. Тэгэхээр Монголоор нэг 100 хэдэн мянган төгрөг байгаа. 100 хэдэн мянгаар ориг коучтэй болно гэсэн. Сонирн байгаас те. Юусэд бараа гэдэг чинь ерөөсөө ийм байдгийг. Ерөөсөө $50 цог ингээ юус бараа энэ ямар ч урагдсан юм байхгүй. Би яг ийм л одоо юу дэлгүүр орж одоо шопинг хийдэг байгаа аахгүй. Тэгээ би азтангаа тодруулах гэдэг байгаа аахгүй юу. Яг дараа 7 хоногийн одоо нэгд өдрийн орой 10 цагт энэ коуч цэнхний азтан болно. Гэтэ энэ used second hand шүү. Тэ? За яг үнийн бичвэл айгүй сонирхолтой. Би бас өөр юм үзүүлээ. Халаад өөр юм үзүүлэх гэдэг шүү дээ. Гол зорилгоосоо бодоод за өөр юм үзүүлээ заяа. За энэ Kate Spade-ийн 2 цүнх байгаа заяа. Бас used бараа заяа. Бас second hand бараа. Одоо энэ Kate Spade бол яг бүр ийм том заяа. Та нар материалыг хардаа одоо ийм том Kate Spade заяа. Тэгээд материал нь одоо гялгар. Тэгээд энэ айгүй сайн материалтай заяа. Одоо ийм биетэй материалтай заяа. Тэгээд ингээ хаталтай энараа Kate Spade урталтай юм юу та. Тэгээд доторхыг хардаа second hand гэд харагдаж байна уу та нарт ийм хуучин гэж харагдахгүй байгаа сте манайхаа энараа. Ямар ч хуучин юу биш за энэ зүг. Хитэн доллар гэж санан та нар энийг ингээд Kate Spade-ийн зүгтээ болдоо шүү. Ямар ч урагдсан, эмхэрсэн одоо юу ч байхгүй. Энэ хартаа. Би яг л ийм блог хийдэг. Та нар энийг Kate Spade-ийн зүгийг одоо оргоор нь хідэр авах уу энийг? Энэ одоо бүр 4-500 мянган Монгол одоо хідээр зардаг юм би. Би тэгэхэд ингээд used hand бараа одоо used энэ цүнхийг ингээд $50 хямдхан байгаа үстэй. Ингээд $50 та ингээд 100 Kate Spade зүгтээ одоо энэ айгүй том зайтай. Би нөгөө дотор мотор юм хийгээг учраас жоохон шамбигаар одоо муухай харагдаж магадгүй. Дотор нь айгүй гоё та нар хардаа. Энэ ийм том зайтай. Эндээ ингээд уцаа хийгээд ч юм уу жижигэн юмаа кармата за юм цагаантай.
Тэгээд тэрэ ингээд эндээ ингээд магнит одоо магнит гэж юу гэдэг Монголоор соронзтой юу та ингээд тэгээд дотроо ийм том карматай байна. Ахаад эндээ нөгөө карт мартыг 2 карматай байна. Жишээ нь ийм л юм $50 та 4-500 мянга өрөөд хэрэггүй. Ерөөсөө миний блогийг үз энд ямар юу байж юмсан ямар зүгээр орж ийн бүх юм байгаа. Заавал бидний шинэ хувцас гэдэг наатахаа тренд гэдэг болоо бүсгүүчүүдээ. Жохон ухаалгаар байгаалгаа хайрлаа. Ухаалгаар мөнгө хэмнэх үе. Наа нөхрийнхөө олж ирж байгаа, өөрийнхөө олж ирж байгаа хөдөлмөрөө хэмнэ. Тэ? Ийм байна. $50 ийм used hand хувцас байд ийм зүг байдаг одоо оригинал кейс байд. Би та нар одоо бичлэгийг харж байгаа сайн харагдахгүй ч магадгүй энэ материал нь ийм сайн заяа. Бүр ийм сайн материалтай заяа. Гялгар ийм кейс байд, ориг кейс байд. Доотлол нь хараа ийм дөрвөн ийм юу та суурна. Ерөөсөө ингээд $50 авдаг гэж боддоо. Тэгэхээр наа нэг 4-500 мянга солиорцсон үнэ одоо болоод second гэн одоо трip шопинг надтай хамт хий. Миний блог subscribe дараад азтан бол коммент ч уншихгүй байгаа шүү. Та нар үнийн хэлээрээ саяны коучийн, саяны кейс бэдийн мэддэг хүн нь мэднэ гэж энэ бүх боцол окей будка гэж за будка баярлаа. Тэгшээ чанар харагдаж байна. Чанар нь харагдаж байна нөгөө би нөгөө лайв анх удаа хийж байгаа болохоор мэдэхгүй шүү. Хідэн чанартай яадгийг мэдэхгүй. Дараагийн кейс бэдийг сонирхуулъя. Танах сонирн байж магадгүй те энэ доторх нь нөгөө нэг ийм яг шинээрээ би кейстэй сонирхох гэдэг шүү. За энэ кейстэй заяа. Кейстэй заяа энэ дэдл чи үнэтэйгээ байсан. Sorry. За энэ кейстэй харагдаж байна уу Kate Spade гэж байгаа зөв Kate Spade. За энэ Kate Spade маань хараа. Ямар ч сэмэрсэн урагцсан юм байхгүй. Нэг сонин за энэ яг шинээрээ байгаа заа. Бүр цүнхнийхээ одоо энэ танилцуулах номтойгоо заа юу. Тэгээд дотор тал нь ямар гоё гэж ийм гоё ягаа өнгөтэй заа юу. Энэ хараа. Та нар энийг тэгээд second hand хувц гэж итгэж гин үү? Ийм л юм зардаг заа юу хараа. Тэгээд дотор талд нь эндээ юм кремата юм байна хараа ингээд нөгөө саяны нөгөө танилцуулга ном нь байсан. Эндээ ингээд кремата тэрийг цахилгаанд чт юм бэ. Ингээд цахилгаандаа энэ дээр Kate Spade гэдэг ингээд бүр ингээд доогоод яг энэ дээр креман дээр байдаг юм байна. Доторх нь ийм гоё. Яг ягаа өнгөтэй. Хараа. Энэ хараа ингээд үүрчин. Яг энэ хараа ийм ориг Kate Spade. Та нар одоо энийг хэдээр авах одоо яг үнийн одоо бүр яавал одоо бүр мэдхгүй энэ одоо бүр тамдаггүй баха тийм $130 гэж байгаа шүү. $130 бүр шившин одоо шившин энийг л зүгээр тэр second hand дэлгүүрээр тавьсан байгаа байхгүй хүмүүс нь яагаад бол хитрхи Америкчин хувцсны бүр нэр хитрхи хилүүдэлтэй байна хараа. Ингээл дэлгүүр дээр donation гэдэг чи одоо donation гэдэг чи одоо хандив болгоод ингээд зүгээр одоо хэрэггүй энийг ингээд та зараад хүүхдэд олсон мөнгө хүүхдэд яа өгдөг ч гэдэг юм уу тэгдэг сонирн байгаач ийм байдгийн шүү. Тийм учраас тэр нэг $400-500 мянган $500 мянган төгрөгийн одоо наа нэг хужаагаас ирж байгаа юм а болоо те жоохон энэ ухаалгаар байгальтыг хайрлаа бүсгүүчдээ бас өөр ийм сонголт байдгийн шүү. Тийм. За ийм л байна да найзуудаа эмэгтэй хүнийг чимдэг хувцсны юг нөө болор тоё. Вау, дооги вау гэж. За би жоохон коммент уншаад уучтаарай. Битсэн бүх найзуудаа шалгаарай please гэж. Хинээ шалгана яагаад тэгэхээр эн чинь би сонгохгүй эн чинь нөгөө нэг аппликейшн өөрөө аянда сонгоод чамайг YouTube дээр subscribe дарсан байна уу, page дээр like дарсан байна, найзуудаа меншн хийсэн байна уу? Тэгэл харчин тэр чинь одоо бүх юм чи хөгжөөд байна шүү дээ. Надаас зүгээр хүнээс ухаантай энэ одоо энэ юу ч хөгжөөд энэ технологич хөгжсөн байна оо. Эмэгтэй хүний чимдэг хүснээ үнийг нь интернеттэй марк загварыг бичээд хайхаар үнэн гарч ирдэг шүү гинэ. Надад харин тийм нөгөө зав байгаагүй би нөгөө хайгаад юу яагаад ингэ би мэдэн марк загварыг яхаар гарч ирнэ. Яг тийм зав байсангүй. Тэгээд мэддэг хүмүүс нь аянда мэдэн дөө. Тэгээд коуч мөөч хийд байдгийг та нар одоо угаасаа мэдгэл байлгүй дээ тий. За тийм л байна да анх удаа дайв хийхэд юмаа сайн тайлбарж сайн ярьж байна шүү мундаг байна. Хүү тийм байна уу? Би одоо уул нь ч одоо яг ингэж байгаа чи ганцаараа яриад байгаа шүү дээ. Ганцаараа ярьж шал тэнийг ч юм шиг байна шүү дээ. Ингээд одоо ганцаараа яриад байгаа. Та нар одоо цаана хойжроос ганцаараа болохоор юу болоод байгаа чи мэдэхгүй шүү дээ тий. Миний блогийг дэмжиж subscribe дараарай. Хамгийн гол нь YouTube дээр subscribe дарахаа бити мартаарай. Найзуудаа. За баяртай.